хэн бэ? Та ямар нийгэмд амьдарч байна вэ? Монгол улс өнөөдөр бусад улс орны хөгжилтэй харьцуулахад хаана явна вэ? Энэ бол биднийг Монгол улсыг минь үнэлж цэгнэх, дүгнэх гол асуултууд. Яг үнэндээ бид өнөөдөр өдөр тутмынхаа ажил амьдралд нухлуулад энэ булганыг эргэцүүлэн бодох завгүй л явна. Хажуугаас харсан хүн Монгол орныг маань юу гэх нь бидэнд сонирхолтой байдаг ч гадны л хүн болсон хойно яг бодсон санснаа үннээр нүчгэн ховор. Харин бид энэ удаа Монгол хүн, Монгол орныхоо тухай, тэр дундаа Монголд төрж өссөн ч харийн улс орнуудад олон жил ажиллаж амьдарч, сурч, боловсрч ирсэн залууст энэ асуултуудыг тавьсан юм аа. Сөрөнхүүгийн боргил 1999 оноос 2012 оны хооронд 13 жил Америкийн нэгдсэн улсад сурч ажиллаж амьдарсан эдийн засагч, судлаач, мэргэжилтэй. Инх хотын их цэцэг 2004 оноос 2012 оны хооронд Ирланд улсад ажиллаж амьдарсан аялал жуулчлал зочид уудлын менежер мэргэжилтэй одоо хуваараа бизнес эрхэлж байна. Чулуун цэрэнгийн отох чулуу 1999 оноос 2007 оны хүртэл холбооны бүгд найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байсан судлаач, эдийн засагч мэргэжилтэй одоо Уул Уурхайн яамны стратеги бодлого төлөлтийн газрын даргаар ажиллаж байна. Бямбажавын баян жаргал 2008 оноос 2013 оны хүртэл бүгд найрамдах Солонгос улсад сурч ажиллаж байсан нүүр хувиргагч мэргэжилтэй одоо эх орондоо өөрийн мэргэжлээрээ ажиллаж байна. Майн баярын тулгад 1998 оноос 2010 оны хүртэл 12 жил Япон улсад сурч ажиллаж байсан эдийн засагч мэргэжилтэй одоо Хэшиг ариун компанид ерөнхий менежерээр ажиллаж байна. Дамбын тунгалаг 2000 оноос 2010 оны хүртэл Англи улсад сурч хөдөлмөрлөж байсан нэгтлэн бодогч багш мэргэжилтэй одоо Урбан Жинс төслийг удирдан ажиллаж байна. Чулуунбаатарын инх болд Тайван энэтхэг орнуудад 8 жил сурч хөдөлмөрлсөн эдийн засагч мэргэжилтэй одоо санхүү эдийн засгийн дээд сургуульд багшилж байна. Холын хүний үгийг сонс гэдэг. Тэд бидний нэг байсан. Гэхдээ бас тэдний ч нэг байсан. Өөрсдийнх нь хүсчээсэн зүйлс тэр нийгэмд очиод их хурдан бүтцдэг байхгүй. Учиргүй хүмүүстээ услахгүй байхаа амжиргаа аваад явах хэмжээний болоод эхэлдэг. А гэтэл тэр нийгэм нь өөрөө тэр хүмүүсийн урд юугаар хаалттай байдг вэ гэхээр тэр нийгмийн төлөө зүтгэх тэр сэтлийг төрүүлдэг. Тэнхийн нийгэм өөрөлд би тэр нийгмийн хүн биш шүү дээ. Би тэнд идэж би тэнд анх төрж өсөөгүй. Би тэнхийн хүн биш шүү дээ. Би тэр хэл соёл тэр зам заншил тэр шашныхын нөлөөнд орж өгдөг. Тэр нийгмийн бүрэн гишүүн болж чадахгүй байхгүй. Би тэр нийгмийн гишүүн боллоо ч гэсэн би тэр нийгмийн төлөө зүтгэж яах юм бэ? гаруй сая хүн байж тань гэж тийм үү? Би тэдний юм бол. Тэгээ энэ анхан шатны гэдэг юм одоо юу гэдэг юм бэ? Энэ наазахын хэрэгцээнд хангахсны дараа хүн илүү одоо тийм ариун дээд гэгэн үйлс рүү явд юм байна л да. Миний хочргүй хангахчаад одоо би тэгж байгаа юм биш л дээ. Тэгэл дараа нөгөө нийгмийнхаа төлөө зүтгэх тэр сэтэл нь тэр нийгэмд байхгүй байхгүй. Тэгээ юу хийх вэ? За байшинтай боллоо. За машинтай боллоо. За хүүхдүүд боловсролтой бол. Тэгээд яах юм? Тэгээ яах вэ? Дараа нь яах юм? Тэгээд одоо юутай дуусах вэ? Би юу хийсэн гэж харах вэ гэж. Япон бол хэдийгээр өндөр хөгжилтэй тэр нийгэм бол одоо хүмүүс нь тийм ээ харьцаа соёлны тэр бизнесийн одоо их тийм стандарт юмуд ингээд айтайхан болцсон ч гэсэн тэрнээс илүү бас мөрөөдөл байхгүй орно шүү дээ. Манай Монголын хувьд бол бас асуудал ихтэй, хийх юм ихтэй, мөрөөдөл ихтэй, тийм бужигнаатай. Бас энэ бол бас өөрөө гоё л доо. Хүн тэгээд ер нь амьдрын гэдэг чинь сонирхолтой тийм бас одоо юу гэмдэ тэмцэлтэй амьдрын гэдэг чинь өөрөө их гоё зүйл шүү дээ. Тэгээд тэр тэмцэл нь ямар ч одоо ирээдүй байхгүй, мөрөөдөл байхгүй тэмцэл бол одоо онцгой байх тийм. Манай Монгол улсын хувьд бол тийм биш гэж би боддог. Хөгжингүй орнуудын эцтэй тулсан хөгжил, хөгжих гэж байгаа Монгол орны маань буцалж байгаа амьдрал олон жил гадаадд сүрсэн монголчуудыг инхүү дуудаж байна. Ээж аав, илгэн садан,
найз нөхөдгээд тэднийг татах зүйл олон байсан ч хүлээж авах нийгэм хүсэн хүлээсэн ард олон нь хэрхэн өөрчлөгдсөнийг тэд хөндлөнгийн нүдээр олж харснаа хуваалцлаа. Бид яаж өөрчлөгдөж байгаа юм бол? Тэр хамгийн гол өөрчлөгдсөн юм хүмүүсийн үзэл бодлоо аяг хорцтой өөрчлөгдөж байна. Зах зээлээ дагаад. 11-р хороолын тийшээ нэг юу тарлаа л да. Би 100 цонхороо харж байсан байхгүй. Цэцгийн мандлуу тарлаа л да. Би ихнэртэй хэлсэн байхгүй. За одоо яана энэ хэдэн цэцгийн одоо нэг хавар одоо ингээл бөөмөг зарж тарлаа нэг баахан өхөр орж ирээд идсэн. Тэгээ эсвэл манайхан дээгүүр гიშгээд байхгүй болсон да. Би зүгээр л энгийн жишээ ярьж штэ. Илүү том юм одоо юу гэдгийг хүнд ойлгохдох юм яшин дээр бас нэг би боддог байхгүй. Тэгээ сэтгэлгээ өөрчлөлийг би тэг тайлбарлах гэдэг шүү. Тэл тэр цэцгийн мандлууд одоо энэ зүүнний туршид одоо хин нэг нь тэрийг нураацсангүй тийм ээ нэг өхөр мал оржээд идсэнгүү нэг ямаа шөргөөцсөнгүү байгалаа байхгүй. Тэр зүлэгжилт бол амар хагдартлаа л байсан. Тэр цэцгнүүд. Энэ ч хүмүүсийн сэтгэх өөр болчиход байна шүү дээ. Тэр чи одоо ямар тэрэндээ хүрчэнгүүгээ захамж цөөрсөн байна. Бас хүмүүс чинь гоё сайхан юмтай байвал орчин сайхан бол тийм ээ. Нэг юм одоо миний орчин сайхан бол миний сэтгэл санаа өндөр байдаг. Миний орчин гэдэг чинь бол миний нэг хэсэг юм аа гэж ойлгоод байна шүү дээ. Би тэрнгээр нэг харж байна. Та нарын хувьд бол яг зүгээр дотор нь байгаа учраас тэрийг анзаарахгүй байхгүй. Би нөгөө гаднаас орж иж байгаа учраас шинэ ирж байгаа хүн шүү дээ би ч одоо нүүдэл чинь болоод бус ирж байгаа хүн чинь тэрийг илүү тод хараад байгаа байхгүй. Авилгал гэдэг тийм гайг болсон юм шиг санагдсан. Яг л хүн өөрөө яг тэр хуульж маар нь явах юм бол ямар ч асуудал байхгүй. Тухайн хүний ажил нь бүтэхгүй ямар нэгэн хуульж байгтгал тэр бүтээл хийх болж байгаа хальтаа. Би бол ингэж бодож байна. Монголд ер нь бол те бид нар хөгжиж байгаа. Бид нар хөгжин гэдэг маань цаашаа хөгжих ирээдүй бол асар их байгаа байхгүй. Бүх юм боломжууд харагдаж байгаа. Тэгэхээр үнээр мэдлэг боловсралтай өөрөө хүсэл зорилготой тэмүүлтийн ирэх юм болоод бид нарт одоо бол 10 жил 15 жилийн өмнөхийг бодоод бүх юм бол боломжууд харагдах болсон. Дээр үе би чи анх сургууль төгсчөөл компьютерт ажилд орох гэж цалин айгүй ба юм хийхлээр бас айгүй хүндрэлтэй юм байсан бол одоо бол биш. Ер нь нэлээд бүх юм боломжтой болсон гэж харж байна. Ер нь гадаадд ямар ч сурах юм сураад ажиллаад ингээ үзчихэд хүрээд ирээч гэж байна. Яг тэр энэ орн чинь одоо энэ Монгол орн чинь хурцтай хөгжиж байна. Тийм ээ. Яг нь сүүлийн нэг 12 он 13 энэ онд бас зарим нэг хүндрэл бишэл гарсан. Тэгсэн хэдий ч бас л их өндөр өсөлттэй байна шүү дээ. Би бол 14 15 16 оногоор бүр их өндөр өсөлттэй гарна гэсэн. Миний хувийн прогноз байна. Ер нь цаашдаа нэг дунд хугацаанд 10 жил 10 гаруй жил 20 жил нэлээд тодорхой хөгжинэ. Тэр энэ сайхан хөгжил бүтээн байгуул тийм үү? Хүн дутагч байна. Угаасаа монголчин одоо хүн амцөөтэй орно. Тэг хүн дутагч байна. Тэгэхээр одоо энэ орны бүтээн байгуул ирж оролцооч ээ. Гадаадд сайхан өндөр хөгжилтэй оронд амьдарч байгаа нутагтаа ирэхэд бол тийм одоо яг тэр жишгээр амьдрна гэдэг бол хэцүү л дээ. Монголчууд маань одоо яаж амьдарч байгаа вэ? Тэ өнөөдрийн төвшөнд ямар байгаа вэ? Гэхдээ яг хөтэ зориглоод ирэх хэрэгтэй. Чийл ирэхгүй бол өөрхийн ирэхөө. Тийм ээ чи нутагтаа ирээд чи эднийг өөрчилж чи энд оролцохгүй бол өөрхийн ирэх юм. Тэгээд бид нар л энийг бүгдээрээ хамтдаа хийх ёстой, хамтдаа сайн сайхан руу тэмүүлэх ёстой, үр хүүхэд маань их хорондоо байх ёстой гэж боддог байсан. Одоо залуучууд хөгжүүлэхгүй бол одоо миний ээж аав нараа хийдэг ийдсэн амрах цаг нь бас бидрэлт юм хийж хөгжүүлэхгүй болохгүй шүү дээ. Өндөр хөгжилтэй улс орны төвшөнд хүрэхийн тулд тухайн улс орны хүмбэр хийж байгаа ажилдаа эзэн нь болж хөдөлмөрлөн хичээж зүтгэдгийг харин улс оронд ажиллаж байгаа залуучууд яс махаараа мэдэрчээ. Өнөөдөр албан ёсны тоо баримтаар 170 мянга гаруй иргэд дэлхийн бусад улс орнуудад ажиллаж амьдарч байна. Гэхдээ үүний цаана алтан бусаар буюу бидний ярьж занснаар хараар байгаа иргэдийн тоог хинч нэгтлэн тогтоогоогүй. Хамгийн сүүлийн үеийн тооцооноос үзэхэд хараар байгаа иргэдтэйгээ нийлээд 300 гаруй мянган монголчууд гадаадад ажиллаж амьдарч байгаа гэх баримтыг судлаачид хэлж байна. Мэдээжийн хэрэг эдгээр хүмүүс тодорхой хэмжээний валютын их үүсвэрийг бий болгож байгаа. Гэхдээ хамгийн гол нь сурсан мэдсэн мэдлэгээсээ гадна ажлын ур чадвар, иргэншлийн соёл гих мөнгөөр үнэлшгүй баялагийг авчирдаг. Энэ нь ч иргэд тэднийг эх орондоо байр суурь олоход нь дөхөн болдгоо гэж хэлж болно. Яг одоо ирэхийг хүсэж байгаа бол тийм ээ ирээ гэж бодож байгаа бол бүх юм бэлэн болсны дараа ирнэ гэж манайхан бас итгэдэг байх тийм. За эхлээд нэг
тийм юмтай болчихё гэх. Тэгэхээр ийм дараал гаргаад байх юм бол хугацаа хойшлол байна. Тэгээ өөрөөсөө хүмүүс их гоё шалтгаан гаргаж тавьдаг. За хүүхдээ сургууль төгсгөө. За хүүхдээ эхлээд дунд сургууль төгсөж. За коллежид их сургууль бараад болчих. Тэнд нь сургууль бараад болчих. За сургууль бараад болсныхаа дараа одоо зарим хүмүүс үг ярьж байна вөхлээ. За энэ хүүгээ одоо нэний охиноо гэрлүүлчихэл явъя да. Дараагийн шалтгаан. Маш том шалтгаан. Тийм өөрийнх нь шалтгаан биш байхгүй, өрөөлийн шалтгаан тийм. Би бол юу гэж харсан бэ гэхээр ерөөсөө ирэх гэж байгаа бол иртгэх. Удах тусмаа ирж чадахгүй болох юм байна. Удах тусмаа тэндээс гарч чадахгүй бол. Удах тусмаа тэр амьдралд улам гүн шигдэнэ. Тэр амьдрал тэр хөвшилд улам автана. Ирэх урам зоригч нь улам хугарна. Улам олон шалтгаан гацалдаг болно. Тэгэл нэг өдөр 60 хүрсэн. Аль хэдийн ирээч хэрэггүй болсон байх тийм үе ирнэ. Хамгийн хэцүү. Би боддог байхгүй. Наашаа ирэх гэж байгаа хүмүүсийн хувьд нэг хэд хэдэн гол санаа зовмор зүйлүүд. Нэгдүгээр нь айдас тийм ээ. Одоо энэ яаж нэг нь байр суурь олох вэ? Ямар хэмжээний орлого олох вэ? Хамгийн том зүйл нь айдас. Хоёрт нь одоо нэрлэхүй зам. Тийм ээ. Би зөв хэлжсэн. Ард одоо юу гэдэг энд үлдгэсэд нь, ард үлдгэсэд нь энд байгаа хүмүүс гадаадд явж байгаа улсуудыг юу зардаг хэрэг баян чинэлийг сайхан нийгэмд очиод их мөнгөтэй уулзаар ингээд хүлээдэг. Бид бас тэгж ойлгодог. Гэтэл тийм биш. Тэгээ нөгөө нэг тодорхой хэмжээний мөнгө хийж чадаагүй бол нэрлэхэд ирж чаддаггүй байх ч гэдэг байхгүй. Тий анх очихдоо хэл ус муу байсан болохоор монголчуудын ер нь л одоо хэл муутай хүмүүсийн хийдэг одоо буудал цэвэрлэх тий тэгэл гал тоогонд ажиллах гээл янз янзын ажлаас эхэлж ирсэн л да. Тэгээ анх очиод хүний нутагт хэл ус муутай тий тэгээд өөрөө биэнд чинь бас тэгээд боловсралтай хүн тийм ээ багш энтер хийж агаад тэгээ очиод өөрөө цэвэрлээ буудлын өөрөө цэвэрлээд тэгээ цэвэрлэгч хийгээд ванж орлоо угаагаад явхаар анхандаа бас их шоконд орж исэн л да. Тэр үед ингээд нэг юм яагаад ч дотроос нэг тийм би яагаад юм хийж явах хэрэгтэй гэж ингээд бодогдоод нөгөө талаар бас тийм ажил хийх чинь хүнийг аягүй сайхан ажил сургадаг. Тэгээ жинхэнэ хөдөлмөрийн амтыг бас мэдэрдэг. Гадаадад бас ингээд байсан тэнд ажиллаж байсан монголчууд за яг өөрөөрхөн мэрэгжлийн тийм ээ одоо нөгөө мэдлэг гэдэг юм бас Монгол руу авч ирэхээс гадна нэг чухал зүйл бол ер нь юм одоо нийгмийн зөв харилцаа ч юм уу тийм хөдөлмөрийн зөв зохион байгуулалт цахилгаан бат гэдэг юм бас авчирч юм бол гэж би боддог. Ер нь яг тэр гадаад ажиллаж байгаа монголчууд ажилдаа сайн гэдэг нь үнэн. Ер нь монголчууд чадвартай гэдэг бол бас үнэн. Монголчууд маань дутагддаг юм зүйл бол одоо ийм хувийн зохион байгуулалт ч юм уу тийм хөдөлмөрийн цахилгаан бат гэдэг юм уу ийм юм дутагдах гэдэг тийм тал бий. Тэгээ энийг бол яг гадаад оронд яваад ингээд тийм одоо жинхэнэ нөгөө капитализм жинхэнэ хөгжсөн оронд чанагдж байгаа тийм ээ давтагдж байгаа хүн ирнэ гэдэг чинь бас тэдний чинь тийм соёлыг Монголд авчирч байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл Японд барилга дээр 3 жил би ажиллаж байгаад ирсэн ч гэдэг юм уу. Японд нэг одоо ямар нэгэн газар тийм олон жил ажиллаж байгаад ирсэн гэх юм бол энэ бол нэлээд том давуу тал болно. Яа тэгвэл тийм орчинд нухлагдаад ажиллаа сураад ирсэн хүн учраас тийм хүмүүс бидэрт хэрэгтэй. Залуучууд бол би мэдээж яг сургууль төгсчихсэн тийм болцсон юм чинь энэ дээр бол ажлууд нь эрхэлж болно гэсэн хит их дэврэн бодолтой бас орж ирдэг хүмүүс байгаа. Тэгэхээр эхлээд ирэхээс өмнө өөрсдөө одоо энд байгаа юм а бүрэн одоо үзэл би яг ямар ажил хийх вэ? Ямар очиод бизнес хийх юм уу? Ажил хийх юм уу? Яг яаж амьдрах юм гэдгээ сайн төлөвлөөд ирэхэд бол асуудал алгаа айх юм алга. Дээрэс нь надад хэрвээ одоо зарим газрууд яг насны ялгааг заагаад өчгсөн тийм байхгүйгээр хүмүүсийг ажилд авдаг. Тийм байх юм бол бас их боломжийн тэнд байгаа хүмүүс чинь их үнэнч бас ажлыг айгүй ирч хүчтэй болцсон. Дээрээс нь ажлыг яг жинхэнэ утгаар нь хийж чаддаг болчихсон хүмүүс байдаг тийм. Жохон настай хүмүүст бол манайх чинь ажлын хүмүүс ажилд авахтай нас их заадаг тийм. Залуу хүн авахгүй шүү дээ. Гэхдээ чадвартай хүн ирэх юм бол нас бол хамаагүй шүү дээ. 40 байсан ч 50 байсан ч 60 байсан ч тэр хүний мэдлэг чадвар хэрэгтэй учраас ямар ч газар авах. Би ирээд нэг ажил хайгаад явсан юм аа. Тэгээ ганц хоёр газараар CV өгөөд тэгээ явж чаад энэ чинь Батчиргал захиралтай таарсан байхгүй. Би түүнийг танихгүй. Годомж таарад. Сан байна хаа нэг юм асууч. Би ингээ сайт өгсөн мө гэсэн. Тэгсэн чинь за хүрээ дээр уулзъя гэдэг. Интервью гэдэг нэг мэдэхгүй юм чинь. Тэгээ ирээ уулзаа яриад миний материалуудыг үзэж харж шалгаад тэгээ энд ажилд авсан. Тэгэхээр бүх нээлттэй л гэж бодчих. Германд оюутан багтаа цахим өртөөнд ус их төвтэй бичдэг. За Monstudnet гэж байсан анх. За дараад нь залуу эдийн засгчгээд өөрөө клуб байгуулсан. Онлайн клуб. Тэгээд тэр клуб маань одоо
манай одоогийн Монгол Улсын ерөнхийлөгч Илбүүд орж байгаа бол нэлээд идэвхтэй орддог байсан. Илбүүд дарга тэр үед Харвардын их сургуульд Кеннедигийн дээд сургуульд сурдаг. Тэгээ бас яг энэ хөгжлийн эдийн засаг, хөгжлийн бодлоготой холбоотой нийтлэл бас их бичдэг. Би бас нэг хэрэг юм бичдэг. Ингээ хоорондоо цахим сүлжээгээр харилцдаг. Гэхдээ зөвхөн бид хоёр биш чинь маш олон залуучууд байсан. Энэ тань доктор, мастраар сурдаг, за Монголоос ордог хүмүүс байсан. Ингээ бид нар бол ер нь тийм онол практикийг тослуулсан гэх юм уу да. Тийм хэлцүүлгүүдийг бол идэвхтэй хийдэг гэсэн л да. Тэгээд 2009 онд бол ерөнхийлөгчийн сонгуул болсон. Тэрний дараа би ерөнхийлөгчдөр баяр хүргээд очсон. Та ялсан байна. Одоо ингээ танд баяр хүргье. Тэгээд би бол одоо ингээ хамтарч ажиллахад баяртай байгаа шүү гэдгийг бол хэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс бол манай улсад бол одоо ингээ шамшиг гадаад төгссөн юмыг өөрөөр хардаг тийм үү. Ийм шинэ соргог залуучууд бас хэрэгтэй байгаамаа. Тийм учраас зөвлөх юм референтээр орооч. Манай багт орж ажиллаач. Манай хот бол туршлагатай хүмүүс байгаа. Цагаангуй, Дашдурчгүй гэдэг эдийн засгийн салбарт. Гэхдээ энд ингээд юу яах журмаар одоо ингээд сайн хөлтс бүрдүүлэх журмаар гадаад төгсч ирсэн бас эндээ бас ажиллаад үжсэн судалгаа хийсэн. Ийм залуу нэг авъя гэдэг. Ингээ би ерөнхийлөгчийн зөвлөхийн багт орж нэг жил ажилласан юм байна. Үйлдвэрт ажилладаг нэг найз гэсэн л та. Тэр найз маань болохоор тавилга хийдэг. Тэгэл анх хэл мэдэхгүй юу, зашлыг мэдэхгүй тэгэл хар бараа юм хийж агаад тэгэд баригдаад ирсэн байлээ. Эренгүүтээ айгүй хөөрхөн өөрийнхөө жижигхэн нэг тийм газрын нэнгүүтээ ойр зургийн ширээ сандлага хийгээд ингээд айгүй гоё болцсон. Яг тентх юм сурсан юм аа. Эндээ бас хэрэгжүүлээ. Хичнээн хараар байсан ч гэсэн тийм хүмүүс бол мэрч сур байд юм лээ. Хинээс ч нуух аргагүй саад бэрхшээл өнөөгийн Монгол оронд байгаа. Бид Утаатай хотод угаараар амьсгалж, төгжрөл дунд өдрийг варж, төрийн үйлчилгээний хүн сурталд бас л дарлуулдаг. Олон жил амьдарсан эмх цэгцтэй үйлчилгээ сайтай хөгжсөн улс орноос нь газар тэнгэр шиг ялгаатай амьдрал хүлээж байгаа гэдгийг мэдэрсэн ч тэд их нутгаан зорж ирсэн. Санаа зовоосон зүйл юу байх вэ гэхээр Америкаас энэ дээрээ харж байхад хамгийн санаа зовоосон зүйл бол хүмүүс олон юм ярьдаг л бай тийм ээ. Машины бөгзрөө хэцүү байна, хоол хүнсний асуудал. Наад өдрөөс цорын ганц л асуудал байна. Агаар, утаа. 100 ч ялгаагүй агаарын бохирдол өвлийнхтэй яг адилхан байгаа байхгүй бохирдлын хэмжээгээр. Хамгийн хэцүү санаа зовоосон юм бол агаарын бохирдол. Бусд нь бол наад бол яг үнэндээ би бусдыг төлөөлж ярьж чадахгүй зөвхөн өөрийгөө төлөөлж хэлэхэд бол өөрийнх нь зөвнчгөөс харахад бол бусд нь бол нэг тийм хүнд асуудал биш. Нэгдүгээр сэтгэл хэрэгтэй л дээ. Буц зэрэгсэн сэтгэл байх хэрэгтэй. Тийм байвал болно л да. Жишээлбэл би одоо ирээл нөгөө том охинтойгоо ирж ирсэн. Германд бол маш гоё цэцэрлэгт явдаг. 12 хэн хүүхэдтэй. Гаднаа юм цэцэрлэгтэй 4 багштай 2-2 ээлжээр солигддог. Тэгээ би чи ирээл 7 хоноо л охиноо улсын яслд оруулсан. 2 настай. 30-40 хүүхэдтэй нэг том өрөөнд ганцхан багштай ингээл оруулсан. Хүүхд ч юусэн, нэг нөгөө гэхэд би ч юусэн. Тэгэл эхний сар бол хоёлоо нэлээд тийм одоо нөгөө монголчууд ярьдаг шүү дээ. Усаа хацтай наах гэдэг шигтэй. Дөнгөж ирээд удааг байхад би бас нэг гайхдаг байсан юм. Монголчууд их орой босдог, орой одоо амьдрал нь тийм ажил нь эхэлдэг нэг ийм зуршилтай ард юм. Хагас хүн санд бүр өдөр хүртэл унтдаг ч гэдэг юм тий. Тэгтэл би бол яг Японд байхдаа ер нь нэг 5 хагас ч гэдэг юм бол босоод тэгэл эхлээл явчихдаг байсан. Тэгээд ингээ амьдралын хамаг чухал энэ одоо өглөөний чухал үеийг ингээ унтаад өнгөрчин гэж боддог байсан. Өглөөний 7-7 цагийн үед машинтай явж байгаа хотын гудамж нь бас нэлээд сэлүүхэн талтай байдаг гэсэн. Одоо бол бас тийм биш юм. Ер нь 7 өрөөл явхад бол ингээ машин тэгээд бараг төгжрөл эхлэх тийшээ болцсон тий. Хүмүүс харьцангуй бас эртэж болцсон байна. Нийгэмд одоо энэ шудраг ёсны ойлголт. Энэ хуулийн дор бүгд ямар нэгэн хэмжээгээр тэгш эрэхтэй байх гэдэг зарчим бол алдагдсан байна. Энийг бол би бол шууд харж. Том сонин хэвлэл дээр гарч ирсэн том хэмжээний гэмт хэрэгүүд ингээл гарлаа гэж сүр дуйлантай гардаг. Хэсэг хугацааны дараа дарагдчихдаг юм байна. Тийм ээ? Тэгэл бүр байхгүй тэгэл зам гарчиж байгаа байхгүй. Тэгэл мартагдаал нэг 6 сар болов тэгэл мартагч. Одоо өөрийн бизнес хийх гэдэг ч юм уу. Эсвэл бол тэр чиглэлээр ажил хийхэд ажилд одоо ямар нэг юм даардаг монголчуудын нэг тийм зам бол
энэ л агуу их байна. Ерөөсөө дээшээ дэмжээд өгөх юм ховор болчихсон. Энэ надаас илүү гарчих болов. Эсвэл энэ ажилд орохоор ч одоо энэ хүн арай илүүтэх гээд байна те, илүү хийх гээд байна. Албан тушаал агчиж магадгүйгээ цаад хүмүүс нь даардаг. Тиймэрхүү асуудал энэ аль заажин байгууллагууд их байгаа юм болов. Манай соёл бол тийм хин чанга дуурч чадчихэв тийм үү. Хин одоо ингэж хүн загинж ажиллаж чадчихэв тийм үү. Тэр нь бас ингэж явдаг ч тийм үү. Арай тийм өөр соёл байсан л та. Гаднаас ирсэн иж байгаа залуучууд маань маш өндөр хүлээлттэй ирдэг. За ирээл шууд дарга бол. Ирээл шууд өндөр цалинтай ажилд орно. Ирээл шууд өөрт нь ингээл 5-10 хүн ажиллаад ирлээ гэл тэ. Тэгээ ирдэг. Ороод ялангуяа энэ олон жил гадаад очсон хүмүүс чинь нөгөө монгол хэлнээсээ хөндөрцсөн байдаг. Тэгэл н ажил болгочтойгоо уулздаг сансрын юм яриад эхэлж байгаа гэж нэг ажил болгоч байгаа ойлгоо шүү дээ. Монголын ажлын барьчин шал өөр тийм үү. Энд чинь тогтцсон ёс заншилтай хэрэгэлдэг өгнүүд нь өөр. За тэгээд ер нь шинээр ороод ирсэн хүүхдүүдийг бол нэлээ юм үзүүлж ээж тийм нэлээ эвдчээ чангалж ээж дээш нь ахиулна гэсэн тийм ерөнхий соёл бол байдаг шүү дээ. Ер нь бол залуу хүмүүсийг нэлээ ингэж ажилуулж ингэж тийм юм шалгуурд авсны дараа юм амсуулнаа гэсэн. Бид нэг хэсэг багш нар нийлээд төрөмчөө ороотой хамтраад судалгаа хийж байгаа байхгүй. Энэ төрөмчд компаниуд алдагдaltaй байна гэдэг. Энэ менежментийг яаж сайжруулах вэ гэсэн талаас. Тэгээ ингээд судалгаанаас үр дүнгээс харж байгаа энэ байгууллагууд дээр хэд их улс төрдсөн байдалтай, ёс суртахууны хин хэмжээ алдагдсан байдал, харилцааны буруу зөв байдал аюул их асуудалтай нь бол харагдчихж байгаа байхгүй. Тэгээ хэтлэр энэ манай нийгэмд юм бол байгаа. Гэхдээ байлаа гэд бид нар зугтах биш өөрсдөө л энийг янзлах хэрэгтэй. Хичнээн баян байлаач чи хотын гудамжаар алхачил байгаа бол утааг хамтдаа үнэрлэнэ. Хичнээн үнэтэй машин унсан чи мөн л бусадтайгаа адил төгжрэлд зэрэгцэж зогсно. Энэ бол бодит үнэ. Бид хамтдаа л үнийг өөрчилж, хамтдаа эх орноо өөрчлөхийн төлөө зүтгэхээс өөр сонголт байхгүй. Хөгжиж дэвших мөрөөдөл бидэнд байгаа болохоор хэн бүхэнд хөл нийлүүлэн алхах боломж бас байна. Ажлын хувьд бол ажил байна. Би бол салбар болгонд боломж харж байна. Үнэн дээр салбар болгон өнөөдөр яг мэрэгдсэн, яг ажиллаж чаддаг хүмүүсээр үнэхээр өсөж байна. Салбаруудад яг ажиллаа мэддэг, яг нарийн мэрэгдсэн, туршлагатай ийм хүмүүсээр салбарууд үнэхээр дутагдж байна. Угаасаа л одоо тоостой ч утаатай ч те одоо энэ орчинд төрж өссөн Улаанбаатарын ууган хүүхэд тэгээд 19 жил яваад буцаад ирэхэд яг хоо их ор маань бас тодорхой хэмжээр хөгжөөд өөр болсон ч гэсэн тэгээд яг л энэ орчин энэ нийгэмд төрж өссөн хүн шүү дээ. Гэдэг утгаараа надад бол нэг тийм хүндрэл бол байгаагүй. Харин ер нь яг ирснийхаа дараа бараг их тийм яд жаргалыг бол их мэдэрчээсэн. Ингээд нэг хөөрхий саарал татсан төвжрээтэй хотынхон зам дотор явж байхдаа ч надад их сайхан яг их орондоо хүм байна гэж бас их яд жаргал шүү дээ. Тэр утгаараа бол их сайхан байсан. За дээрэс нь яг манай гэр бүлийн хүн би Япон хүнтэй суусан л да. Тэгээ өөрөөсөө илүү нөгөө их нэртэй санаа зовж байсан. Тэгээ хүүхдтэй санаа зовж байсан. За одоо ингээд хайрын оронд одоо Японд тий төрж өссөн тэр айлын ганц охиныг аваад ирдэг. Тэгээ одоо ингээ Монголд маань яадаг бол тэр нь л их санаа зовж байсан. Түүнээс би бол өөрийнхөө хувьд нэг санаа зовж байгаагүй. Тэгээд угаасаа зүгээр байсан л да. Манайд бол бүх юм боломжтой л гэж бодож шин. Босод өндөр хөгжилтэй газрууд чи юу гэдэг өрсөлдөө ихтэй шинэ юм хийхэд авих өндөрлөлтэй тий. Тэгэд манайд бол бүх юм л боломж болж харагдаж байгаа шин. Өөдрөг хүн бол тэ цөхрөл дундаас боломжийг харна. Готрон хүн боломж дотроос цөхрлийг олж харна. Тэгэхээр өөрөө юу бодож чинь юу хүсэж чинь тэрнээс л хамаарах. Хүсэх юм бол бүх юм боломжтой. Тэгэл нөгөө утааны асуудлын төвжирлэн гэж ер нь бол зовлонтой юмуд их байдаг байгаа. Гэхдээ одоо яг үгүй чинь нэгд бидний их орын чинь энэ ч одоо өөрчлөлт гээл ажиллана шүү дээ. Хамгийн орд тусж байгаа орнууд бол 2-3 жил дараалал шалгарсан. Энэ жилдсэн бас магадлал өндөр байгаа. Ирэх жил магадгүй оюу толгой бүтэн байгуулалтаар ажиллаад эхлэх юм бол бас энэ байрыг хадгалж үлдэнэ. Тэгэхээр монголчуудыг одоо таниулдаг юм 2-3 хүн байлаа шүү дээ. Шингис хаанаар монголчуудыг мэддэг байлаа. За тэгээ ардчилд 50 замаар шилжсэн гэдгээр бас нэлээд танигдсан. Одоо гуравт бол гинт ингээд сойлоод байгаа гэсэн. Хүү энэ Монгол гэж жижиг ус чи хаана байдیں۔ Яагаад ингээд хамгийн хурд өсөлттэй орноор ингээд хэдэн жил дараалаад гарч байгаа. Цааш татсан боломж их байгаа юм байна. Тэгэхээр би бол эдийн засгийн боломжийг бол өөдрөөр хардаг. Сорилт бэрхшээл бол байгаа. Гэхдээ бол ер нь
энэс хэцүү үе ингээд хурдтай ирч хүчтэй даваад гарсан учраас цаашд бол одоо биднэрт бас боломж бол илүү байна л да. Тэнд одоо $1000 ажлыг одоо ингээд сарчингаа игээл бүхэл бүтэн өдрийн 10 цаг тэнд ажиллаад тий төлөөдөө орж гарч чадахгүй ээж аваагаа санаал тэнд байж хахаар ер нь бол Монголд ирээд ажиллаад байж хахад сая байтугал цалингийн тийм ажлууд бол зөндөө байгаа хгүй тий. Би бол үнийг л гээд одоо тэнд нэлээд мөнгө зарж хуваараа сурсан. Тэгэд энд ирээд би ихэндээ айжсан л да. Би сурсан юмныхаа одоо юу хөрөхөд одоо цалин байлаа хэрэг авч чадах болоо гэж ихэндээ айдаг гэж хаад ингээл яваад ахаар одоо ирээд нэлээд хэдэн сар болчихлоо бараг жил болж штэ. Тэгэхэд бол нэлээд сайн юутэй тий боломжийн байна Монголын нөгөө нэг юм байна. Үйлчилгээ, үнэлгээ айгуу таахан болцсон. Мэдээж энд бүх юм сайхан байхгүй. Гэхдээ эх орондоо амьдран эрхчлөөтэй байна. Өөрийнхөө хүслээр юм хийн тийм ээ. Чи өөрөө бизнесээ өөрөө удирдаад явна тий. Энэ бол биднэрт олдож байгаа хамгийн том боломж. Тий одоо эрх тус одоо өдрийн эрх тусмал одоо бидний хийх одоо орон зай бизнесийн хүрээ бол хомигдсон ч гэжтэй яг хэвтэ өрсөлдөөн үүснэлтэй. Тэгэхээр нээлттэй салбаруу зөндөө байна. Хийх бизнесүүд ч зөндөө байна тийм ээ. Маш гоё юм сурж байгаа залуучууд гадаад их байгаа тийм ээ. Тэдний ирээд хийх ажил энэ зөндөө байна. Цалин үүсний үед бол бас одоо тийм өндөр биш л дээ. Гэхдээ яг хөө ирээд ингээд ажиллаад амьдраад явхад тодорхой түвшнээс эхлээд хэдэн жилийн дараа бол тийм түвшинд хүрэх байх л гэж би найддаг шүү дээ. Алсын хараатай Монголын улс төрчид анх гадны соёл иргэншлийг эх орондоо авчрахын тулд 1926 онд 35 хүүхдийг Франц, Герман улсууд руу илгээж байсан түүхтэй. Тэд тухайн үедээ Монголд барууны соёлыг нэвтрүүлж салбар бүртээ соруулан гялалзаж байсныг түүх нотлно. Үүнээс улбалж социалист системийн улс орнуудад оюутан залуусыг ихээр илгээж бид гадныхны соёлд суралцсан. Харин 1990 оны цагаан морин жилийн ардчлаас хойш бидэнд гадаад ертөнц тэр чигээрээ нээлттэй болжээ. Хүн ам цөөтөж, ажиллах хүчнээ хүртэл экспортлж, бид хэрээрэл гадныхнаас суралцахаар тэмүүллээ. Гэхдээ одоо бид өөрсдөө хөл дээрээ босох цаг иржээ. Эх орн чинь чамаар дутж байна. Монголчуудаа Монголдоо ирж амьдраач, ирж ажил юу хийж бүтээж чадхаа Монголдоо ирж харуулаач гэж би урьж байна.